Эмбүк төлөвлөж байна. Шүүмжүүд. Зохиогч Баабар, өгүүлэгч Баатаржавын дархан сүх. Хойд насандаа л уулзаж ярилцахаас. Эрдэнэгуйн амьдралыг өнөө үеийн бичиг номтой болгон цээжээрээ мэддэг. Хентийн бүрээд 10 орчим наснда эцгээсээ унчирсан. Тухайн үеийн их хядлагын золиос төдийгүй амьд гэрч Багдаа Улаанбаатарт орж ирэн офицеруудын сургуульд суралцсан. Дараа нь Монгол улсын их сургуулийн ангаахын ангид орж суралцаад эмч болсон. За тэгээд офицерын сургуульд байхын шүлэг оролдож эхэлсэн. 50-аад оны сүүлчээс богино өгүүлэлэг бичих болж энэ төрөл дээрээ шууд л 1-р ангилалд багтсан. Шинэ үеийн утга зохиолын монгол хэл буй болоход гол нь нөлөө үзүүлсэн хэдхэн хүний нэг. Тэрээр нүдээр үзсэн, сэтгэлээр мэдэрсэн амьдралаа зүүрлшгүй урнаар дүрслэн үзүүлдэг байлаа. Ийм л учраас түүний амьдралыг хүмүүс цээжээрээ мэддэг болсон хэрэг. Бичлэг болгон их хөдөлмөр авьяас шаарддаг. Томрох тусмаа илүү хөдөлмөр, богиносох тусмаа илүү авьяас нэхнэ. Онгоо, афоризм, дөрвөн мөрт, богино өгүүлэлэг бол юун түрүүн авьяасаас л хамааралтай. Тиймдээ ч богино өгүүлэлгийн түүхэнд төрсэн хамгийн гигант нь гэж нэрлэгддэг Чехов богино бичлэг гэдэг авьяасын дүүн гэж тодорхойлжээ. Арай ч дутуудуулчихаа юу? Богино бичлэг бол авьяасаас төрөн гарч буй үр хөвөрлөн мэт. Өөрөөр хэлбэл авьяасын хүүхэд нь богино бичлэг. Эрдэнэгуй богино бичдэг байсан. Тэрхүү богино бичлэгт нь бүхий л хорвоо багтдаг байлаа. Хоёрхан үр өгүүлэлт нь Библи, Коран, Дармапада гурвуулаа багтана. Түүний баатрын ганц харцанд төрөх өххийн хоорондох орчлон тэр чигээрээ. Хуланд дурлах залуугийн цээжинд хүн төрлөختний бүхий л түүх амьдралын хамгал утга учир агуулаатай. Зөвхөн шинэ юм л агуу байдаг. Хуулбар хичнээн лут байгаад ч оргийнхон дээр гарахгүй. Өнөөдөр Хамлет Макбетийг илүү урнаар, илүү сэтгэл татмаар урлах хүн бишгүй л биз. Гэхдээ тэр олон залуу Шекспирүүдийг хинч сандгүй юм. Эрдэнэгуй давтагдчихгүй шинэ бүтээл хийсэн учраас хизээж мартагдахгүй. Магадгүй тэрээр Монголын утга зохиолд төрсөн цорын ганц орхич байж магадгүй. Бид үндэсний юмаа магтан дуулах дуртай. 200-ны өмнө амьдарч байсан математикч Мянгатыг дурсдаг. Яг үндэсний бахархал. Гэхдээ тэрээр 1000 жилийн өмнө лалын математикчдын нээж олсон алгебраар л оролдож байж. Хон хариулж яваа нүүдэлчний хувьд бол гайхамшиг. Гэхдээ тоондоо онцсайн хөөхтийг өдгөө дэлхийн математикийн түүхэнд орлоо гэдгүй шүү дээ. Харин Эрдэнэгуй бол од. Окторгойд олон мянган од бийж, од болох хувь заяа бичгэлээч болгонд олддоггүй. Ингэж од болоход ийм болж төрөх хэрэгтэй. Эрдэнэгуй ингэж төрсөн ажгуу. Эрдэнэгуй өөрийн амьдрал мэдрэмжээ зурглахад нэг сэдв үргэлж дутаад байдаг байлаа. Энэ бол Монголын түүхэнд тохиосон хамгийн аимшигт явдал болох 30-аад оны их хядлага байлээ. Эрдэнэ өөрөө энэ хядлагыг туулан гарсан. Үүнийг хэлэх гэж тэрээр насаараа хүчилсэн юм. Хрушёвын уйрал хэмээх хэдхэн жилийн үүлэн чөлөө нарны туяанд үгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэгуй байлаа. Эргээд энэ бүтээл нь хаагдсан боловч үзэл санаа галдаж шатдаггүй аж. 90 он харанхуй нийгэмд гэрэл тусгамагц тэрээр хэлэх гэхээр боломж олгодгүй байсан сэдвээ дахин хөндлөө. Аль 70-80-аад оны үед зориг гарган хэвлүүлсэн сэрүүн дугны мөхөл дэлгэцэнд шилжлээ. Удалгүй их хядлагын тухай түүний роман хэвлэгдэв. Хойд насандаа уулзъя бол түүний сүүлчийн цорын ганц эмгэнэлт роман. Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугийнхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, үннийг хайсан урд цөхрөл, олон жил хураасан нулимс, үе олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хэлэн, үнсэн нормон дунд өөрийн хөшөөг босгож чадсан омгорхол багтаж ядан чигэлдэх аж. Энэ бүхнийг хоёр хуудсанд багтаах боломжгүй. Учир нь зохиолч хүний эмгэнлээс гадна түүхэн учир шалтгааныг гаргах гэж хичээжээ. Энэ жил хэлмэгдэлтийн 70 жилийн ойн баяр болж байна. 9-р сарын 10-нд болно. Үнэн дээр ийм нэршилж хэлмэгдүүлэлт юм.
Хэлмэгдүүлэх гэдэг нь хэн нэгнийг эндүрээд юм уу хэтрүүлээд шийтгэжхийг хэлдэг. Гэтэл энэхүү сүүлийн 20 жил тэмдэглэдэг болсон баяр нь ямар ч хэлмэгдүүлэлт биш, цусд аллага юм. Оросууд үүнийг репрессия гэдэг. Ийм төрлийн ховсголт аллага анх хийсний хувьд Францчууд Гранд Пурж гэж нэрлэх аж. Их хядлага гэсэн үг. Энэхүү хядлагад Монголын насанд хүрсэн бүх эрчүүдийн 5 тутмын нэг нь амиа зольсон. Үүнийг гадаад хэлээр геноцид гэнэ. Энэ нь өр үндсээр нь хөөс тэмтэрнэ гэсэн үг. Хэлмэгдлийн баяраас арай лавшруу юм болсон байгаа биз? Нөгөө талаас хэлмэгдүүлэл гэгч энэхүү өр үндсээр нь хядсан аллага 1937 оны 9 дугаар сарын 10-нд эхэлсэн биш. Өч төчнөө мянган лам хядаж байх явцдаа чухам энэ өдөр Монголын төрийн удирдагчдыг бөөнөр нь баривчилж гарсан. Өөрөөр хэлбэл энэ өдөр Монголд өрнсөн хядлага эд дундаа л орж байсан хэрэг. Хядлага 1921 оны эцсээр Саж ламын хэрэг гэгч нэрээр эхэлсэн юм. Нэг үгээр хэлбэл энэ 2007 он бол ардын хувьсгалын ба их хядлагын яруу алдарт 86 жилийн ойн баяр юм. 70-ад оны үед хотороод ирсэн хөдөөний өвгнөөс сонин юу вэ гэж асуухад үгсэн Оросын 100 жил, үлдсэн хэдийн 50 жил, өмч хураасны 10 жил гээд хөөрцгөлсөн амьтан л их байх шив гэсэн гэдэг. Ингэхээр өдгөө хэдэн 10 жил үргэлжилсэн хэлмэгдүүллийн дараа үлдсэн хэдийнх нь 86 жилийн ойн баяр болж байна ч гэж хэлж болно. Эрдэнэгуйн роман хувьсгалын жилүүдийн ердийн нэгэн оныг хамарна. 1934 он 1932 онд ард түмний бослогыг цус асгаруулан дарж, бороохоо шийдмээр зэвсгэлсэн малчин ардын эсрэг аэроплан, их буу, танк бүхий байнгын арим оруулан хязснаас 2 жилийн дараа шинэ эргэлтийн гих хувьсгалт бодлого хэрэгжиж байсан 51 жил. Тэр жил Брод ястныг өр үндсээр нь хяджээ. Улаанбаатарын, Хинтийн, Дорндын гэсэн 3 зохиомл хэрэг үүсгэж нийлүүлээд Лүмбийн хэрэг гэж нэрлсэн аж. Баривчлагдагсдыг дундад зууны инквизаторын аргаар эрүү шүүлтээр тамлан зовоож байв. Үе олон хүнийг цааш нь харуулсан та. Эрдэнэгуйн төрсөн сум дадлын засаг дарга гэсэн эмэгтэйг жирэмсэн байхад нь буудан хороосон. Хядлагын он жилүүд нийтдээ 70 жил үргэлжилсэн. Үүний сүүлийн 40 жил нь магадгүй үнэхээр аллагын бус, харин ердөө л хэлмэгдүүлэлтийн жилүүд байсан байх. Намын хурал дээр даргыг шөөмжилсэн хэрэгт нь буудан өгөлгүй ердөө 25 жил цөөлж нийгмээс гадуурхна гэдэг аллага биш, хэлмэгдүүлэлт л дээ. Ийм хар дарсан аимшигт урт удаан тамыг хүмүүс мартах учиргүй юм. Дахин давтагдуулахгүй тулд мартахгүй байх ёстой. Хэргийг зохион байгуулсан нүгэлт институт өдгөө бурхан буян сурталчилсан шигээ оршсоор байна. Энэ хэргийнхээ төлөө ард түмнээс уучлал гуйх байтугай өөрсдийгөө хэлмэгдсэн гэсэн шүү юм ярина. 1932 оноос Монголын хэрэгт огт оролцоо болсон Коминтернийг буруутгах нь намын нэр хүндэд муу гэдэг шалтгаанаар энэ талаар гарсан судалгааны номыг хэлмэгдүүлэлтийн 70 жилийн ойг тохиолдуулан бөөнөр нь шатаасан байх юм. Манай ард түмэн ч уужуу сайхан сэтгэлтэй юм болохоор хар буруу сандаггүй. Харин хядуулсан өвөг дээдсийнх нь ам болгонд 1 сая төгрөг төлөхөд хэд хоног сайхан цадсан та. Буудуулсан 20 мянган ламын хойд дүр болох өнөөгийн улаан шарыг хослуулагсад Монгол ардын хувьсгалт намыг бурхны шашинд хамгийн ээлтэй улс төрийн хүчнэр шалгаруулсансан. Хамбын овооноос хэдэн мянган ламын ясны овоолго гарч ирдгийн урд өдөр шүү. Хөв заяа мөн ч шоглоомтойё. Бузар хэргийг мартуулахгүй, өөрөөр хэлбэл давтагдуулахгүй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Монголын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримл сүүлийн нээлттэй болсон 20 жилд энэ талаар юу бүтэв? Хоосонгүй л байх. Нэгийн зэрэг хөшөө бий л ав. Оргүйд орвол охинтой төдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хийхээр хөөцөлдөн төрд ханджээ. Ердөө сэтгэл санааны л дэмжлэг хүссэн байна. Арайч салаавч үзүүлсэнгүй. Гэхдээ үгүй л гэжтэй. Ийм киног санхүүжүүлж орхиход хичнээн л юм гарав гэж. Харин үр дагавар нь төөх давтагдахгүй нөхцөлийг бүрдүүлнэ шүү дээ. Цэндийн дорж готов үр удам танаа гэх нэгэн роман бичсэн. Сэнгийн Эрдэнэгуй хойд насандаа уулзъя гэж болцсон. Ингээд л баг энэ хоёроор нүур тахлаад дуусна. Ичмээр юм.
Үндэсний энэ гамшиг зовлонд хандаж байгаа монгол хүний гүндүүгүй сайхан чанар, адгууслаг чанар юм болов? Өнгөрснийг санахгүй, ирээдүг төсөөлөхгүй, харин өнөөдрийн өмх махны төлөө би нээж барьж идэхэд бэлэн. 2007 оны 7 дугаар сарын 30